Энэ удаагийнхаа бичлэгээр 2013 онд нээлттэй хийсэн инээдэм төрлийн The Internship киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Адал явдалт инээдэм гинтийн эргэлтүүдээр дүүрэн мөнгөний үнэр уран сайхны киног Univision DDH Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Танайн дээр хууль бус зүйл болоод байгаа юм шүү дээ. Эн чинь ер нь эзэн хүн юм шүү. Чи эзэнтэй мөнгө. Эзэн тэгээд юм. Би. Хоо. Та яагаад бид эдийг заавал бүлгээд байгаа юм бэ? Та нар болохгүй хүнийхээ юмар оролцсон. Шийдчихв. Яаж игээл нэг охин олж аваад хоёруугаа сарай зоолголцсон байх юм? Их орн нэмэн гişиг мэдв. Чамайг тоох их орон байгаа юу? Хөгшин төгцгөө. Татврын өр. Чи бас яац юм бэ? Дүн царайгаар мөнгө олдог эмгэлэн зүр хүн штэ. Авилгалын мөнгө чи эзэнгүй байдаг байхгүй юу? Улгаан мөнгө л байхгүй юу? Бууд. Ахигч нараа хизээ болтол ингэж алцах гэсэн юм бэ? Мөнгөний үнэр Univision DDH Look TV. Гүйлгээ ухаантай бугуун цаг борлуулагч найзууд Ник Билли нар бүтээгдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй болжээ. Тэд өмнө нь хамтран ажиллаж байсан Боб гэх бизнесментэй уулзаж түүнтэй халуун дотн яриа өрнүүлнэ. Эцэст нь найзууд Бобд өөрсдийн бүтээгдэхүүнийг авахаа санал тавихад гинэт Боб хачин царайлж тэдэнд компани хаалга барьсан гэдгийг хэлв. Тиймээс хаалга барьсан компани бүтээгдэхүүнийг авахгүй гэдгээ илэрхийлнэ. Харин найзуудын хувьд компани нь хаагдсан гэдгийг мэдээгүй байлаа. Тиймээс тэд дарга дээрээ очиод энэ талаар асуухад дарга нь тэдэнд одоо бугуун цаг хоцрогдсон бүх зүйл компьютер жиж илүү хялбар болж байна гэд ажлаас нь халхан тэр. Билли ажлаа алдснаар асуудал үгээр дууссангүй. Түүний найз бүсгүй нь хэдийгээр Биллид хайртайч байнгын бүтлгүүтлээс нь залхаж байгаагаа хэлээд хаяад явчихна. Дараа нь найзууд амьдрал нь өдөр ирэх тусам муудаж дордод байгаа тухай ярилцах ба Биллигийн хувьд нэг л өдөр амьдрал нь сайхан болно гэсэн итгэлтэй байлаа. Харин Никийн хувьд амьдрал нь дартагтаа тулсан болохоор дүүхээ найз залуугийн ажилд борлуулагчаар орохоор шийдснээ хэлнэ. Оройн Билли интернетээс ажил хайж байгаад эцэст нь Google-ээс Google гэж хайснаар дадлага хийх сонирхолтой хүмүүсийн ярилцлагын зарыг олж харав. Ник яриад байсан ажлаа хийж байхад дүүхийн найз залуу түүнтэй огтхон ч хүндлэлгүй харьцсаар. Хэдийгээр Ник уурлаж байсан ч түүнд дэвчгээс өөр сонголт байсангүй. Улмаар Билли Ник дээр ирлээ. Тэрээр Никт өөрсөддөө яг тохирох ирээдүйтэй ажил олсон гээд Америкийн хамгийн дохлог орчинтай албан газар болох Google-д дадлага хийх ярилцлаганд орно гэж тайлбарлана. Үүнийг сонссон Ник Google өөрсдөөс нь төсөөр чиглэлийн технологийн компани. Тэгээд ч арай гэж энэ ажлыг олсон болохоор дадлага хийх ярилцлаганд орохгүй гэдгээ илэрхийлв. Гэсэн ч Билли бууж өглгүй сэтгэлд нийцсэн сайхан ажилтай болмор байгаагаа хэлж Никийг Google-ийн ажилтан болцгоё гэж уриална. Тэгээд ярилцлага цагийн дараа болно. Магадгүй өөрсдийнх нь сүүлийн том боломж байж мэднэ хэмээн Билли ятгав. Улмаар Никэд дүүхээ найз залуудаа доромжлуулахаас гадна одоо хийж байгаа ажил нь таалагдахгүй байсан тул тэрээр Билигийн саналыг хүлээн авч одоогийн ажлаа хаяад явцгаалаа. Ингээд найзууд номын сангийн интернетээр онлайн ярилцлаганд орохоор болов. Ник тавигдах шаардлагыг нь уншаад зөвхөн коллежийн оюутныг л дадлагжигчаар аавна гэсэн байна. Гэхэд Билли өөрсдийгөө онлайн сургалтаараа алдартай их сургуулийн оюутнаар элсүүлчихсэн байгаа гэдгийг тайлбарлана. Ингээд ярилцлага эхэллээ. Тэд интернет хэрэглээний талаар сайн мэдэхгүй ч борлуулалт хийдгийнхээ ачаар огтхон ч сандрахгүй өөрсдийгөө танилцуулж ярилцлагаа өгч эхлэнэ. Google-ийн ажилчид тэднээс код хэрхэн бичдэг, одоо суралцж байгаа их сургуулийнхын талаар зэрэг хэд хэдэн асуулт тавихад найзууд ярианы ур чадвараа ашиглан гол хариултаа өгөхгүй. Бид бол сургуулийнхаа үлгэр жишээ оюутнууд гэх зэрэгээр бөөрн хэлсээр. Улмаар Google-ийн ажилчид тэднээс
Та хоёрыг зоос шиг жижигсгээд холигч нь тийвэл та хоёр юу хийх вэ гэж асуухан тэр. Гэтэл найзууд холигчинд өөр зүйл байгаа юу? Байхгүй бол бид хан налаад л салхинд нь үлээгдээд гидийгээд зогсчихно. Тэгэд унтрахаар нь гарчихна л та гэхэд зэрэгээр хариулна. Улмаар холигчин дотор байхдаа хатуужил сууж яаж амьд дэсчүүлдэх аргад суралцсан. Гэх мэт зүйлсийг зогсолтгүй ярьснаар Google-ийн ажилчдыг мухардуулав. Тэгэд эцэст нь Билли холигчинд байгаа бид хоёрыг холигчноос гаргаад юу болохыг мэдмээр байвал боломж олгооч хэмээн хүсснээр ярилцлага дууслаа. Дараа нь Google-ийн багийнхан Билли Никийн талаар ярилцаж ихэнх нь тэднийг авахыг дэмжсэнгүй. Энэ үед Lyle нэртэй ажилтан хүн бүр ДНК-аараа ялгаатай байдаг болохоор энд өөрсдөөс нь өөр өнцгөр харж чадах, өөрөөр сэтгэдэг хүмүүсийг авах ёстой. Тэдэн шиг холигчийн тухай асуудлыг хайрцагнаас гадуур сэтгэж өөрсөддөө ашигтай эргүүлсэн хүмүүс тиймэрэл байх болно гэж хэлснээр найзууд ярилцлаганд тэнцэнэ. Билли нэг хоёр Google-д ирж эргэн тойрноо харан биширсээр. Билли кафегаар үйлчлүүлэхэд бүгд үнгүй гэснээр тэрээр хангалттай ихийг авна. Харин Никийн хувьд орчноо сонирхож явахдаа Google-ийн ажилтан Данатай танилцлаа. Ингээд тэд дадлагжигчийн ярилцлаганд тэнцсэн бусад оюутнуудтай нэгтгэхэд тэд манай хоёрыг хараад насны зөрүүг нь гайхан шивэр авир хийцгэн. Удалгүй Билитэй Грэм гэх залуу ирж мэдлэх ба. Удалгүй тэднийг өөртөө адилхан дадлагжигч гэдгийг нь мэдээд үл тоон орхин явлаа. Учир нь тэрээр Билли нэг хоёрыг энтхийн ажилчид гэж бодоод долгонсон байжээ. Удалгүй Google-ийн дадлагын хөтөлбөрийн удирдагч Чэти өөрийгөө танилцуулж дадлагжигч нарыг сургуулийн шилдэгүүд цугласан боловч энд зөвхөн сурлага оюуны потенциалаар хол явахгүй Google-лэг байх хэрэгтэй гэж тайлбарлана. Тэгэд одоо тэднийг багт хуваагдаж шалгаруулалтын эцэст нэг л баг тэнцэнэ гэдгийг хэллээ. Дараа нь Ник Биллид өөрсдөө маш ухаантай шилдэгүүдтэй өрсөлдөнө гэдгийг сануулна. Ингээд энэ өдөр Google компанийн дүрм журм зэргийг асуулт тавьж тийм үгүй гэсэн хариулт авах замаар танилцуулснаар өнгөрөв. Оройн найзууд багта хамгийн ухаалаг гэсэн хүүхдүүдийг л нэгтгэх хэрэгтэй гэж тохиролцсон. Маргааш нь Чэти бага бүрдүүлэхэд 5 минут байгааг зарлалаа. Грэхэм шууд ажилдаа орж хамгийн сайн үзүүлэлттэй амжилт гаргаж байсан шилдэг гэсэн оюутнуудаар бага бүрдүүлнэ. Мөн бусад багууд ч хэдийн бүрдэх ба цаг дуусахад Билли нэг хоёрыг тоох хүн байсангүй. Тэр хоёроос гадна өөр 3 оюутан баггүй үлджээ. Энэ үед Lyle ноён Чэтигээс өөрт нь хариуцсан баг байхгүй гэж хэлснээр Чэти түүнд баггүй үлдсэн хүмүүсийг чиглүүлэх даалгавар өгнө. Lyle өөрийгөө Билли Никэд танилцуулж баггүй үлдсэн хүмүүсийг нэгтгэхэд бага бүрдүүлчих нь хэмээн тэднийг тайвшруулав. Уг найзуудын хувьд шилдэгүүдийг багтаа нэгтгэх зорилготой байсан ч эсвэргээрээ тэд баггүй үлдгэсдийн багтай боллоо. Адал явдалт инээдэм гинтийн эргэлтүүдээр дүүрэн мөнгөний үнэр уран сайхны киног Univision DDH Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Багийнхан өөрсдийгөө танилцуулж эхлэнэ. Lyle өөрийгөө Google-д 4 жил болж байгаа 7 төсөл дээр ажиллаж байсан гээд өөрийгөө анх удаа менежер хийж байгаа гэж танилцуулав. Дараагийнх нь Йоё Сантос тэрээр гэртээ ээжээрээ боловсрал заалган нэлээд хатуу гараар хүмүүжсэн болохоор дальдчаа доожоогүй нэгэн болжээ. Харин байнга л утас ширтэж явдаг нүдний шилтэй залууг Стюарт гэдэг ба тэрээр багт нь чадваргүй 2 ах байгаад сэтгэл дундуур байгаа нэгэн. Сүүлийнх нь багийн эмэгтэй гишүүн Нея. Өөрмөц уран төсөөлөлтэй хэлхээ шууд хэлчихдэг шудраг бас цайлган оюутан. Ер нь залуусын хэн хэнэнэ Билли нэг хоёрын мэдлэг чадварт итгэлгүй байлаа. Дараа нь тэд лекцэнд сууж байхад Lyle Никэд ажилчдын дотоод сүлжээнээс тухайн ажилчдын төрсөн өдөр ажлын хуваар гээд бүгдийг нь харж болно гэдгийг тайлбарлана. Улмаар Ник Данагийнх ажилтны ажлын хуваарийг нь харж түүнтэй уулзан яриа өдсөн ч төдийлөн амжилт олсонгүй. Ингээд багуудын эхний сорилт эхлэнэ. Энэ нь Google компанийн нэг бүтээгдэхүүнд гарсан кодны алдааг олох явдал байв. Улмаар оюутнууд алдааг илрүүлэх ажлаа хуваарлан яаран ажилдаа орлоо. Тэд кодон дээр ажиллахад Ник Билли хоёр энэ талын мэдлэггүй болохоор зүгээр л амьдралын дуршлага дээр үндэслэн зүү тогтлыг олохын тулд дэмий хувилбар гаргасаар. Энэ нь бусад гишүүдэд саад болж төвөг учруулна. Улмаар Нея алдааг олохын тулд кодыг шалгахаас өөр арга байхгүй гэж тайлбарлахад Билли нэг хоёр өөр арга байх юм бол яах юм? Үүнийг хүн л програмчилсан байгаа гэж хэлнэ. Гэтэл Стюарт тэднийг явуулах арга сэдэж программисттэй нь уулзаад ир гэж санал дэвшүүлв. Тэдэнд энэ санаа нь таалагдаж Ник хэнтэй уулзах ёстойгоо асуулаа. Гэтэл Йоё ширээн дээр байх X хүмүүсийн Чарльзын тоглоомыг харж
профессорыг Чарльз Завер гэдэг гэснээр бусад гишүүд найзуудыг цаашлуулан ойрхон байгаа тэрэгэнцэртэй бас халзан хамгийн сайн найз нь төмөр дуулахтай гэснээр Билли нэг хоёр профессортой уулзахаар явлаа. Билли нэг хоёр багийнхныгаа дүрслэн хэлсэн профессорыг хайж явхад тохиолдлоор тэрэгэнцэртэй халзан хүн явж таарна. Баярлсан хоёр түн дээр очиод профессор Чарльз Завер таны тусламж бидэнд хэрэгтэй байна гэж хэлснээр өнөх эрэхтэй өөрийг нь доромжилсны төлөө тэднийг хоёуланг нь зохиж унгаагаад явлаа. Энэ хооронд багийн бусад гишүүд хоорондоо маргалдаж Лайл яг яах ёстойгоо мэдэхгүй арга барсаар. Хоолны цаг болоход Билли нэг хоёр багийнхантайгаа суух гэхэд зай алга гээд суулгасангүй. Тиймээс тэд суудал хайж явсаар чихвч зүүсэн залуу ганцаараа байгааг олж харна. Тэд түүний ширээнд сууж залуутай нөхөрсгөр мэндэлсэн боловч сонсохгүй байгаа бололтой хариу өгсөнгүй. Билли залуугийн чадварыг магтаж байтал Грэхэм зөрж таарах ба найзуудыг үл таних залуутай гадуурхах стийн бүлэг байгуулаа юу гэд тэднийг X хүмүүсийн нутаг руу аялсан гэлөө хэмээн дапаалж өөрсдийн багийг алдааг болох сорилтыг давсан хэмээн томроод явна. Дараа нь баг хоорондын тэмцээн боллоо. Тэд Грэхмийн багийн эсрэг тоглохоор болов. Лайл тоглоомыг тайлбарласан ч хинэн ч ойлгосонгүй. Улмаар маш энгийнээр бөмбөгийг дамжуулсаар байгаад цаг иргэнд оруулах ёстой. Ингэхдээ шүүрээ хоёр хөлөндөө байнга л хавчуулах ёстой хэмээн тайлбарлав. Ингээд тоглолт эхлэхэд багийнхан тоглоомын учрыг сайн ойлгоогүй улмаас 7 бөмбөг цаг иргэнд алдснаар онооны харьцаа 70-г болсноор Билли завсарлага захиална. Багийнхан хожигдталтайгоо эвлэрсэн байхад Билли эцэг хүртэл өөртөө итгэсээр эцэст нь амжилтанд хүрсэн нэг охины түүхийг ярьж багийнхандаа урам зориг хайрлав. Тоглолт үргэлжлэхэд урам зоригоор дүүрэн нэгэндээ итгэж эхэлсэн багийнхан оноог авсаар Грэхмийг бохимдуулж багийнхан хөөрцгөөнө. Тэд эсрэг багийнхаа бөмбөгийг нь хааж өөрсдөө уран тоглолт үзүүлсээр эцэст нь оноог тэнцвүүлв. Энэ үед теннисний бөмбөгөөр сүүл хийсэн алтлаг хувцастай оюутан гарч ирэх ба түүний бөмбөгийг авсан баг нь шууд хожино гэдгийг Лайл тайлбарлана. Улмаар хоёр багийнхан теннисний бөмбөгний араас хөөцөлдөж явхад Грэхэм булхаа ашиглаж эхлээд Никийг дараа нь Биллиг унгааж эцэст нь өөрөө теннисний бөмбөгийг авах нь тэр. Хэдийгээр багийнхан хожигдсондоо сэтгэлээр унсан ч Билли нэг хоёр анхудаа багаараа ажиллаж чадлаа хэмээн урам зориг хайрлана. Энэ бүхнийг Чети ажиглаж байлаа. Амралтын хэсэгт Ник Данатай таарч хэсэг ярилцсан. Ник түүнийг шохорхсон хэвээр байх ба Дана завгүй ажилласаар байгаад бүтлгүй эрчүүдэд үрх байсан 10 жилээ ажилдаа зарцуулсан болохоор 10 жилээр хоцрогдож яваа хүн гэдгээ хэлв. Ник хариуд нь хожим харамсах хэрэггүй гэж зөвлөөд өөртөө нь хоол идэх цаг гаргаарай гэж захиад явлаа. Дараагийн сорил нь хэрэглээний програм зохиох даалгавар байв. Багийн залуус хамгийн их хэрэглэгддэг хэрэглүүрүүдийг судлан, кодыг нь судална гэд ажилдаа ороход Биллид нэг санаа төрсөн нь хүн дарсан зургаа онлайнд байршуулж бусадтайгаа хуваалцах санаа байлаа. Гэтэл Стюарт наадах чинь Instagram гэж хариулан санааг нь шуутгах нь нийцав. Энэ үед Грэхэм өөрийн багийн зохиосон хэрэглээний програмыг хэдийн 230 хүн датсан гэдгийг бичлэгээр зарласан байлаа. Багийн оюутнууд дахиад л урам нь хугарч сэтгэлээр унахад Билли нэг хоёр багийнхныхаа сэтгэлийг сэргээхийн тулд өөрсдийг нь дагаж явахыг хүснэ. Багийнхан толгоогоо сэргээхийн тулд ууж хөгжилтөхөр шийджээ. Тэд тайчих клуб руу орж тултлаа зугаацсан. YouTube дээр асуудал үүсгэх хэсгүүд гардаг болохоор шууд алгасаад дараах хэсгээс нь үйл явдлыг нь үргэлжлүүлэн ярьж өгье. Ерөнхийдөө хоёр ах дүү нарынхаа нүдийг нээж зугаа цэнгэлийг утгаар нь мэдрүүлнэ. Дараа нь тэд далайн эрэхт хотынхоо үзмжийг бишрэн суухдаа Лайлын согтуу эсвэл эрүүл хэсгийг шалгаж тоо бодуулж байхдаа өөрсдийн зохиох хэрэглээний програмныхаа санааг оллоо. Тэр нь согтуу үедээ хэнийгэнтэй ярьж зурвас бичгээсээ өмнө өөрийгөө эрүүл хэсгийг шалгадаг програм. Маргааш ноён Чети тэдний багийн хэрэглээний програм бусад багийнхнаас 10 дахин илүү татагдсан гэдгийг хэлж анхны ялалтаа авсанд нь баяр хүргэнэ. Одоо багийнхан илүү эвтэй найртай эрч хүчтэй боллоо. Энэ бүхнийг Грэхэм хараад бохимдсаар. Никийн хувьд ч кодчлалыг гадралдаг болж тодорхой хэмжээний суур мэдлэгийг эзэмшиж Данагийн лекцэн дээр зөв асуудлыг дэвшүүлж анхаарлыг нь татав. Нэг өдөр хуучин дарган залгаж найзуудад скутер борлуулах ажлын санал тавина. Гэвчтэд итгэлтэйгээр саналаас нь татгалзаж өөрсдөөс нь нүур буруулсан шиг хуучин даргаасаа нүур буруулав. Ник Данатай уулзаж түүнийг болзоонд урьж өөрт нь уул овоо шиг их алдаа байдаг болохоор нэг удаа болцохдол муу эрчүүдтэй болцсон 10 жилийн туршлагыг хуримтлуулна гэж хэлснээр Дана зөвшөөрнө. Дараагийн сорилт нь Google-ийн тусламжийн шугамыг нь удирдах.
Энэ маш хэцүү ажлуудын нэг. Хэрэглэгчтэй харьцуулан бүтээгдэхүүний уян хатан байдлыг хослуулах үзүүлэлтээр дүгнэнэ гэдгийг Чети хэлв. Лайл багийнхнаасаа хэрэглэгчийн өнцгөөс асуулт асууж явсаар Билли дээр ирэхэд Биллигийн хувьд технологийн талын мэдлэг хомсдол дуудлага шилжүүлэх зэрэг илүү хялбар арга зам байгаа эсхийг асуусаар. Гэсэн ч багийнхан нь түүнд судалгаа хийхээс өөр арга байхгүй гэдгийг тайлбарлана. Оройн Ник Дана хоёр хоол идэж байхад Дана Никд түүнийг олиггүй эр байж 10 жилийн дуршлагыг нэг өдөрт өгнө гэснийг нь сануулв. Улмаар Ник зөөгчд сеттэн хаяж дугаарыг нь аваад Данаг ихэдлээ. Хоолны дэглэмээ барь гэж зөвлөн хоолны тооцоогоо Данаг хий гэх зэргээр олиггүй үйлдэл хийж эхлэнэ. Никийн энэ үйлдэл нь Данаг илүү ихээр татсан бололтой. Энэ хооронд Билли судалгаа хийн нэг л ахицгүй байхад өнөөх жихвчтэй учир битүүлэг залуу ард нь сууж байх нь тэр. Тэрээр огтхон ч хөгжим сонсдоггүй, орчныхоо бүхэл зүйлийг сонсдог. Зүгээр л бусадтай харилцахдаа муу болохоор жихвч ганцаараа байхад нь тусалдаг гэдгээ тайлбарлана. Ингээд залуу Биллид тусаллаа. Адал явдалт инээдэм гинтийн эргэлтүүдээр дүүрэн мөнгөний үнэр уран сайхны киног Univision DDH Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Маргааш нь сорилтын шалгалт авах цаг болов. Чети бүртгэлийн файл дээр дарж системд нэвтрэн тэгснээр бид та нарын хийсэн ажлыг дараа нь шалгаж чадна гэдгийг тайлбарлана. Ингээд сорилт эхэлж дадлагжигч нараа тусламжийн шугамар хүмүүстэй харилцаж тэдэнд зөвлөгөө өгч эхэллээ. Биллигийн хувьд тун амжилттай зөвлөгөө өгсөөр. Онгод нь орсон хүн л ингэж зөвлөгөө өгдөг байх. Эцэст нь Чети цаг дууссаныг зарлаж бүгд л сайн ажиллаа хэмээн гар цогцгооно. Тэгээд бүртгэлийн файлаа илгээх болоход Биллигийн хувьд ганцаараа системд нэвтрээгүй байснаар бүртгэлийн файл үүсээгүй байх нь тэр. Гэтэл Чети хатуурхаж бүртгэл үүсээгүй бол зөвлөгөө өгсөн байгаад нэмэргүй гэдгийг тайлбарлаж тэдний багийн бүх гишүүн оноо авах ёстой байсан болохоор би л оноо аваагүй тул тэг оноо авсныг нь хэлнэ. Энэ үед Грэхэм тэдний багийг доош нь хийхээ мартсангүй. Багийнхан Грэхмийн баг энэ сорилтод дахин ялт байгуулсныг мэдэж нэг сорилт үлдсэн болохоор төгсөл байхгүй бол төрүүлэх боломж байхгүй хэмээн ярилцсан. Энэ үед Стюарт Билли мундаг залууч хэллээ. Өнөөдөр бүтлгүүтчихлээ гэж хэлхийг нь Билли сонсчихов. Билли өдөржингөө судалгаа хийж бүхэл чадлаараа хичээсэн ч өнөөдрийн ялагдал нь өөрийнх нь буруу. Багтаа гай болсондоо харамсч байна гэж хэлээд явлаа. Ник түүний араас явж үлдэхийг хүссэн ч Билли багийнхнаа балалчглаа. Дахиад гай болмооргүй байна хэмээн гомдоллон шийдэмгий явна. Тэгээд тэрээр хуучин даргийнхаа санал болгосон ажлыг хүлээн авчээ. Чети эцсийн сорилтыг борлуулалт гэдгийг зарлав. Google-ээр сая гаруй компани сурталчилуулдаг болохоор шинэ компани олох хэрэгтэй. Борлуулалт өндөр байх тусам ялах магадлал өснө гэж тайлбарлана. Жинхэнэ Билли Никигийн хийдэг ажил. Багийнхан борлуулалт гэдгийг сонсоод отол жинхэнэ өөрсдийнх нь боломж хэмээн баярлдагч Ник Биллиг явчихсан гэдгийг нь хэлнэ. Гэтэл багийнхан нь энэ бүх хугацааг Билли Ник хоёртой өнгөрүүлснээр амьдралд нь жинхэнэ хичээл болсон гэдгийг илэрхийлв. Энэ хооронд Билли настангуудад скутерээр зарахаар асрамжийн газарт ирсэн байлаа. Гэтэл Ник түүн дээр ирж өөрийг нь матрас зардаг байхад Биллиг ирж мөрөөдөл нь хажууд нь байгааг тайлбарлан ажлаас нь гаргаж одоогийн хэмжээнд хүргэсэн гэдгийг хэлнэ. Тэгэд Биллиг багада машины осолд орж салхины шилээр шидэгдэж 87 оёдол тавиулсан ч машина унахаа болилгүй 5 жилийн дараа хэнийч зөвшөөрлгүй яг тэр машина унаж гарсан. Ийм л уйггүй зоригтой зүтгэлтэй хүн хэмээн урам зориг өглөө. Үргэлжлүүлээд тэр хүүхдүүдийн хамтаар эхлүүлсэн ажлаа дуусгая гэж Ник уриална. Энэ үед нөгөө дөрөв орон нутгийн пиццаны газарт борлуулалтын зорилгоо төгтчин бариан танилцуулж байх ба эзэн нь өөрсдийгөө интернет ашигладаггүйгээд татгалзав. Арга мухарцсан дөрөв пиццаны газрын гадаа зогсож байтал Грэхэм зөрөгтөө өөрсдийгөө сая нэг дэлгүүртээ гэрээ байгуулсан. Та нарын ялах магадлал тэг болчихлоо. Тэгэхээр та нар хүссэн ажилдаа орж чадахгүй нэ хэмээн өнгөрнө. Удалгүй Билли Ник хоёр ирлээ. Билли эцэг хүртэл хичээж амжилтанд хүрсэн өнөөх охиныхоо түүхийг дахин ярьж пиццаны газрын эзэнтэй уулзахаар дотгошоо орлоо. Пиццаны газрын эзэн шар номо зураг тууцсгээд уламжлалт аргаар бизнесээ сурталчилсаар ирсэн хэмээн тэдний ажилд төдийлөн ач холбогдол өгөхгүй хэвээр. Улмаар Билли Ник хоёр борлуулалт хийдэг жинхэнэ чадвараа ашиглан пиццаны газрын эзэнд Google-ийн ач холбогдлыг олон жишээн дээр тайлбарлаж синхруулж эхлэнэ. Эцэст нь дүн гарахаар боллоо. Чети нэг баг хараахан ирээгүй байгаа болохоор тэдний оноог хүчингүйд тооцохор болсноо зарлав. Тэгэд Чети ялагчийг зарлах гэж байхад Грэхэм сандал дээрээ тогтож ядах ба гинэтл дэлгэцэн дээр
Билиникийн багийнхны бүжиг гарч нөгөөдөл чинь гэрээгээ амжилттай хийчихсэн баахан пиццатай орж ирэн хүмүүст тараасаар. Улмаар Чети хөвжилж буй уур амьсгалыг зогсоож Грэхэм дүрм бол дүрм тэмцээн дууссан гэж хэлнэ. Гэтэл Чети баг бүр эцсийн дүнг зарлах хүртэл борлуулалт хийх хэрэгтэй гэсэн дүрм байгааг тайлбарлаж дүрмийн дагуу эдний багийн борлуулалтыг тооцоос өөр сонголт байхгүй гэв. Грэхэм гэр бүлийн бяцхан пиццаны газартай гэрээ хийснээрээ юу ч өөрчлөгдөхгүй. Гэхэд Чети ганцхан гэрээ хийлээгээд ялхад хангалттай биш ээ. Гэхдээ энэ ганц гэрээ биш байна. Энэ цаашдаа хязгааргүй цэцэглэх бизнесийн эхлэл байна гэх нь тэр. Үргэлжлүүлээд Чети бид хүмүүсийг хүмүүстэй мэдээлэлтэй холбох ийм л ажлыг хийдэг. Эннээс хамгийн чухал нь танай багт ийлт дутагдал байгаа ч мөрөөдлөө хизээч орхиогүй гэж магтав. Энэ үед Грэхэм Четигээс илүү эрх мэдэлтэй хүний үгийг сонсмор байгаагаа хэлнэ. Гэтэл үл таних чихвчтэй залуу Google-ийг маш чухал хүмүүсийн нэг судалгааны хэлтсийн дарга байж таарлаа. Тэрээр Грэхэмд бусад Google-чдийнхээ уулыг долоохын оронд бусдаасаа суралц гээд Билиникийн багийг зорилгынхоо төлөө нэг баг болж чадсан. Тэдний Google-лэг чанар үнэхээр гайхалтай гэж хэлнэ. Тэгээд Грэхэм шиг хүн Google-д ажиллах эрхгүйгээд түүнийг хөгийн амтан гэж хэлв. Ингээд Чети тэдний багийг Google-д давтай морил гэж хэлснээр хүн бүр баяр хүргэнэ. Билиник хоёр Четид өөрсдөд нь дургуч гэсэн талархлаа илэрхийлв. Гэтэл Лайл Четил тэднийг анханаас нь дэмжсэн гэж тайлбарлана. Гэтэл Чети өөрийгөө энд байгаа хүмүүс шиг өндөр боловсралтай биш ч харин шаргуу хөдөлмөрөөрөө энэ хүртэл ирсэн. Тиймээс Билиникээс яг энэ чанарыг харсан болохоор боломж өгөхөөр шийдснээ хэлнэ. Четигийн хувьд халан гаднаа хайрын дотроо хүн байж Ник Данатай уулзаж цаашид олон удаа таархан дээ гэж хэлснээр тэд үнсэлцэн. Багийн оюутнууд сургуулаа төгсгөр явхаар болж салах ёс хийлээ. Дараа нь Билиникэд бэлэг болгон уух зүйл өгснөөр тэд баяраа тэмдэглэн кино төгсдөг. Адал явдалт инээдэм гинтийн эргэлтүүдээр дүүрэн мөнгөний үнэр уран сайхны киног Univision DDH Look TV-гээс хүлээн авч үзээрэй.